За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөсийн захирлын 2022 оны 6 сарын 27-ны А256 тоот тушаалаар батлагдсан. За мөсийн сургалтын үйл ажиллагааны журмын танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна. Агсан түвшний сурал судалгаатай холбоотой танилцуулгыг Агсан түвшний сургуулийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн ЦЭВ уянга та бүхэнд хүргэж байна. За тус журам маань нийт 7 бүлгээс бүрддэг бөгөөд бүлэг бүрт гарсан өөрчлөлтүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн байна. За 1-р бүлэг маань нийтлэг үндэслэл гэсэн бүлэг байна. За журмын танилцуулгыг 2015 онд батлагдсан сургалтын журам 2020 онд батлагдсан сургалтын үйл ажиллагааны журамтай харьцуулсан байдлаар бэлтгэлээ. Слайднаас харуул цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн хэсэг нь бол өмнөх сургалтын журмын заалтууд, за шар өнгөөр тэмдэглэгдсэн хэсэг нь шинэ мээр батлагдсан журмын заалтуудыг зааж байгаа болно. За тус журмын нийтлэг үндэслэлийн нэгийн нэгт зааснаар бол та бүхэн мэдж байгаа сургалтын журам маань сургалтын үйл ажиллагааны журам, сургалтын хөтөлбөрийн журам гэж хоёр салсан байгаа. Иймд одоо Монгол Улсын боловсролын холбогдох хууль, за мөсийн холбогдох дүрм журмаас гадна за хөтөлбөрийн журамтай нийцүүлж бакалавр, магистр, докторийн зэрэг олох сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар тус журамд ол заасан байгаа. За зэргийн бус сургалтыг бол тусдаа журмаар зохицуулахаар заасан байгаа. За 1-2-т бол эрдэм шинжилгээний ажилтныг бол заалтаас хассан байгаа. Ингээд мөсийн багш, суралцагч болон сургалтад оролцогч талууд энэхүү журмыг бол дааж мөрдөхөөр заасан байгаа. За энд бол сургалтын хөтөлбөртэй холбоотой заалтууд бол мөсийн сургалтын хөтөлбөрийн журамд бол нэгдэж орсон байгаа. Тиймээс бол 1-4-т магистрийн зэрэг олгох сургалтын зорилго, докторийн зэрэг олгох сургалтын зорилго зэрэг одоо заалтууд нь бол сургалтын хөтөлбөрийн журамд бол орсон байна. За дараагийн бүлэг маань бол журмын нэр томьёоны бүлэг байгаа. Үүнд болохоор агсан түвшний сурал судалгаатай холбоотой өөрчлөгдсөн нэр томьёог та бүхэндээ танилцуулж байна. За журмын нэр томьёон дээр гарсан өөрчлөлтүүд нь гэх юм бол за 2-1 заалт маань төдийл өөрчлөгдөөгүй, бага зэрэг найруулгын өөрчлөлт орсон байна. За 2-2-т бол оюутан гэж бакалаврын хөтөлбөрт, магистрант гэж магистрийн хөтөлбөрт, докторант гэж докторийн хөтөлбөрт суралцж байгаа суралцагчийг хэлнэ гэд за өмнөх заалтад байсан нэлээд дэлгэрэнгүй заалтуудыг нэгтгээд өөрчилж найруулж оруулсан байна. За 2-28 дахь магистрийн ажил нэр томьёог дэлгэрүүлж өгсөн. За үүнд гарсан гол өөрчлөлт нь гэх юм бол магистрийн зэрэг хамгаалах судалгааны ажлыг хэлнэ гэдгийг тодруулж оруулж өгсөн байна. За мөн 2-29-т за мэргэжлийн магистрийн дадлага гэж юу хэлэх вэ гэдгийг шинээр нэмж оруулсан. За үүнд онол арга зүйн мэдлэг, ур чадвар, хандлагыг практик үйл ажиллагаатай холбон хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа хэлнэ гэж оруулсан байна. За 2-30 буюу докторийн диссертац гэж нэр томьёонд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Тодорхойлолтод бол өөрчлөлт ороогүй байна. Журмын 3-р бүлэг сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт буюу за мөсийн алба нэгж бүрэлдэхүүн сургуулиуд сургалтын үйл ажиллагаанд ямар үүрэг оролцолтой орохыг бол наривчлан зааж өгсөн. За өмнөх сургалтын журамд бол төгсөлтийн дараа сургууль гэж заасан. Үүнийг өөрчлөөд агсан түвшний сургууль гэж өөрчилсөн байгаа. За журмын 3-2-3-1-т болохоор магистрант, докторантын эсэлт, сургалт, төгсөлт болон судалгааны ажлын талаар холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах, мэдээлэл өгөх гэсэн шинэ заалтыг нэмж оруулсан байгаа. За мөн 3-2-3-2-т болохоор магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, зохион байгуулах, чанар, үр дүн сайжруулах, сурал судалгааны болон пост докторийн тэтгэлэг олгох, судалгааны тусламжаар ажилуулах зэрэг заалтыг бол оруулж өгсөн байгаа. Ингэхдээ өмнөх журмууд дээр заасан заалтуудыг нэгтгэж өөрчлөлт найруулж оруулсан байна. За 3-2-3-3-т болохоор агсан түвшин сургууль маань хамтарсан хөтөлбөрийг санаачлан холбогдох нэгжүүдтэй хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх заалт шинээр нэмэгдэж орсон. За 3-2-3-4-т болохоор судалгааны лаборатори болон магистрант, докторантын судалгааг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулна гэсэн шинэ заалт орж өгсөн байгаа. За 3-2-3-5 болохоор магистрант, докторантын
хувийн суралцах төлөвлөгөө болон судалгааны ажлын сэдэв, магистрийн ажил, хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн удирдагчийг батлах, өөрчлөх энэ заалт маань шинээр нэмэгдэж орсон байгаа. Мөн 3-2-ын 3-6-нд бол докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, хамгаалах докторантын материал хянан магадлалаа хийх гэж дүгнэлт гаргах гэж тухайн өмнө байсан ажлын чиг үүргийг бол нэмж найруулж оруулсан байна. Өмнөх сургалтын журамд бол төгсөлтийн дараа сургууль гэж нэрлсэн нэр томьёог өөрчлөөд агсан түвшний сургууль болгож өөрчилсөн байгаа. За 3-ын 2-ын 3-1-т бол шинээр заалт орж ирсэн. Энэ нь болохоор магистрант, докторантын эсэлт, сургалт, төгсөлт болон судалгааны ажлын талаар холбогдох нэгжтэй хамтран ажиллаж мэдээлэл өгөх чиг үүргийг нэмсэн байна. За 3-ын 2-ын 3-ын 2-т болохоор магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, зохион байгуулах, чанар үр дүнг сайжруулах, сургалт судалгааны болон пост докторийн тэтгэлэг олох судалгааны туслагаар ажилуулах зэрэг өмнөх байсан заалтуудыг нэгтгэж өөрчилж найруулсан байна. За мөн шинээр бол хамтарсан хөтөлбөрийг санаачлан холбогдох тэнхэм нэгжүүдтэй хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг нэмж өгсөн байна. За мөн 3-ын 2-ын 3-ын 4-т болохоор судалгааны лаборатори болон магистрант, докторантын судалгааг дэмжих, үйл ажиллагааг зохион байгуулах гэсэн чиг үүрэг шинээр нэмэгдсэн байна. За 3-ын 5-д болохоор магистрант, докторантын хувийн суралцах төлөвлөгөө болон судалгааны ажлын сэдэв, магистрийн ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдагчийг батлах шинэ үүрэг бол шинээр нэмэгдсэн байна. Тус журмын 4-р бүлэг сургалтын үйл ажиллагаатай холбоотой заалтуудыг тусгаж өгсөн байна. За өмнөх сургалтын журмын хувьд бол хичээлийн үйлрэл магистр, докторийн хувьд танхимын 10, судалгааны 4 шалгалтын 1 нийт 15-7 хоногтой байна гэж заасан. За шинээр батлагдсан журамд бол үндэслэн улирлын хугацаа нь магистр, докторийн хөтөлбөрийн хувьд хичээл сонгон баталгаажуулах 2, хичээллэг 12, улирлын 1, нэгтгэн дүгнэх 1 нийт 16-7 хоногтой байна гэж заасан. За өмнөх сургалтын журмаар бол магистр, докторийн төвшинг бол заагаагүй байдаг. За шинээр батлагдсан журамд бол энэхүү төвшинг бол тодорхой зааж өгсөн байгаа. За магистрийн хувьд тгээс 15 багц цаг цуглуулсан тохиолдолд 1-р төвшин 16-аас дээш багц цаг цуглуулсан тохиолдолд бол 2-р төвшин. За докторийн хувьд бол тгээс 24 багц цаг нь 1-р төвшин, 25-аас 36 багц цаг цуглуулсан тохиолдолд 2-р төвшин, 37-оос дээш багц цаг судалж тохиолдолд бол 3-р төвшингээ зааж өгсөн байна. За тус журмын 4-ийн 2-т бол эсэлттэй холбоотой үйл ажиллагааг зохицуулсан байгаа. За өмнөх журмын дагуу бол жил бүрийн эсэлтийн журмын дагуу эсэлтийг зохион байгуулахаар заасан бол 4-ийн 2-ийн 5-т бол МУС-ийн магистр, докторийн хөтөлбөр суралцагчийг МУС-ийн магистр, докторийн хөтөлбөрт суралцагч элсүүлэх журмаар бол элсүүлнэ гэж наривчлан зааж өгсөн байгаа. За мөн өмнөх журмын бакалавр, магистрийн хөтөлбөрөд эсэх зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулсан заалтыг нэгтгээд бакалаврын хөтөлбөрт жилд 1-2 удаа, магистр, докторийн хөтөлбөрт 2 удаа эсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна гэж өөрчилж зааж өгсөн байгаа. За 4-ийн 2-ын 10-т болохоор өмнө нь өөр чиглэлээр бакалаврын болон магистрийн зэргийн боловсрол эзэмсэн эсэлтийн шалгалт тэнцэн эсэгч агсан түвшний хөтөлбөрт нэмэлт нөхцөлтэй эсвэлэх бөгөөд эхний 2 үйлрэлд өмнөх түвшний хичээлийн эссэн хөтөлбөрийн мэргэжлийн суурь хичээлдээ зэрэгцүүлэн судлахаар хувийн суралцах төлөвлөгөөнд тусгана гэж заасан. За энэхүү заалтаар болохоор тухайн эсэгч маань шууд үндсэн хөтөлбөртөө эсээд бэлтгэл хөтөлбөргөөс суралцахгүйгээр нэмэлт хичээлүүдийг үндсэн хөтөлбөртөө зэрэгцүүл судална гэж тусгаж өгсөн юм аа. За 4-ийн 2-ын 11-т болохоор мэргэжлийн магистрийн хөтөлбөрт суралцагчийг бол докторийн
хөтөлбөр эсвэлгүй байхаар заасан. Өөрөөр хэлбэл докторийн хөтөлбөрт элсэх тохиолдолд эрдэм шинжилгээний 4 багц цагийн ажлыг биелүүлсэн байх шаардлагатай. За энэхүү эрдэм шинжилгээний багц цаг тооцох ажил нь магистрийн хөтөлбөрт элснээс хойш суралцах хугацаанд гүйцэтгэсэн ажил байж болно. За ингэхдээ докторийн хөтөлбөрийн чиглэлийн дагуу бүтээл байна. За агсан түвшний сургууль нь мэргэжлийн магистрийн эрдэм шинжилгээний 4 багц цагийг тооцоод дүүцүүлсэн нотлохоог эсэлтийн комиссд хүргүүлэхээр заасан байгаамаа. За шинээр батлагдсан сургалтын үйл ажиллагааны журмын дагуу экстернат сургалттай холбоотой заалтуудыг бол тус журмаас бол хассан байгаа. За эсрэг суралцсны дараа хичээлд хэрхэн бүртгүүлэх, за суралцагчийн хувийн төлөвлөгөө хэрхэн зохиох заалтуудыг 4-3-аар бол зохицуулсан байгаа. За 4-3-8-д бол магистрийн докторантын улиралд дунджаар судлах багц цагийн хэмжээг бол зааж өгсөн байгаа. За магистрантын хувьд болохоор сургалтын болон эрдэм шинжилгээний ажил мэргэжлийн дадлага 10 багц цагийн хичээлийг судлах нь зохимжтой. За судлах дээд хэмжээ нь болохоор 16 багц цаг байх. Докторантын хувьд болохоор сургалтын эрдэм шинжилгээний 10 багц цаг, судлах дээд багц цаг нь бол 18 багц цаг байхаар бол тусгасан байгаа. За үүнд гарсан гол өөрчлөлт нь гэх юм бол тэнхимийн эрдэм шинжилгээний багц болон сургалтын энэ багц цагуудыг бол тусгаж өгснөөр онцлогтой юм аа. За 4-3-ын 10-т болохоор магистрант нь докторант нь элсэн суралцсан эхний улиралд хувийн суралцах төлөвлөгөөг зохионо. За эрдэм шинжилгээний багц цагийг болохоор хөтөлбөрийн онцлогийг харгалзан хувийн суралцах төлөвлөгөөнд бол тусгаж өгнө. За үүнийгээ болохоор сургалтын мэдээллийн системд сонгон баталгаажуулна. За магистрийн докторант нь элсэн суралцсан 2 дугаар улиралдаа хувийн суралцах төлөвлөгөөг удирдагч багшийн хамт эцэслэн сайжруулад агсан түвшний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан. За өөрөөр хэлбэл магистрийн докторантаа 1-р улиралдаа бол хувийн суралцах төлөвлөгөөг сургалтын мэдээллийн системд бол сонгон баталгаажуулна гэсэн үг. За 2-р улиралдаа судалгааныхаа сэдв удирдагч багшаа тодорхойлоод цаасаар бол баталгаажуулна гэсэн үг юм аа. За 4-3-ын 14-т болохоор хувийн суралцах төлөвлөгөөний эрдэм шинжилгээний багц цагийг агсан түвшний сургуулиас баталсан эрдэм шинжилгээний ажлын төрлүүдээс бол сонгоно гэсэн үг. За эрдэм шинжилгээний ажлын төрөл харгалзах багц цагийг батлахдаа муусын багшийн эрдэм шинжилгээний багц цагийг тооцох үзүүлэлтийг харгалзан үзнэ гэж заасан байна. За 40 журмын 4-3-т бол судалгааны ажлыг удирдах сэдвтэй холбоотой заалтуудыг зохицуулж өгсөн байгаа. За өмнөх журмаар бол бүрэлдэхүүн сургууль дээр удирдагч багш томилох тушаал гардаг байсан. За үүнийг өөрчлөөд 4-3-11-т бол магистрийн докторантын удирдагч шүүмжлэгч нь бол докторийн зэрэгтэй байна. За магистрийн докторантын элсэн суралцсан эхний 1-2 дугаар улиралд судалгааны ажлын сэдвийн жагсаалт болон удирдагч томилсон тэнхим болон хөтөлбөрийн саналыг нь үндэслээд агсан түвшний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан байгаа. За мөн 4-3-12-т бол агсан түвшний сургуулийн захирлын тушаалаар мөн өөрчлөх бат тушаал гарна гэж заасан байна. За 4-3-13-т бол удирдагч багштай холбоотой заалтууд орсон. За ингэхдээ бол найруулгын хувьд өөрчилж оруулсан байна. За 4-3 дугаар залтаар мөн гичээл бүртгүүлэх, гичээл сонгон баталгаажуулах заалтуудыг бол наривчлан зааж өгсөн байгаа. За магистр докторийн түвшний хичээл заах багш маань бол докторийн зэрэгтэй байна. За магистрийн ажил диссертацийг бол үжилсэн хамгаалалт орж тэнцсэний дараа тухайн улиралд багтаан сонгон баталгаажуулахыг бол зааж өгсөн байгаа. За мөн өмнөх хичээлийн бүлэг бүртгэлтэд заалтад бол өөрчлөлт ороогүй. За магистрийн хувьд бол 5, докторийн түвшний хувьд бол 3-аас доошгүй суралцагчтай байж бүлэг үүснэ гэсэн байгаа. За өмнөх журмын 4-8-д ямар тохиолдолд бол хичээл зэрэгцүүлэн үзэх боломжтой вэ гэсэн заалтыг бол улам наривчилж өгсөн байна. За бакалаврын 3 дугаар түвшний 3.3 ба түүнээс дээш голцтой. За цаашдаа хөтөлбөрийн чиглэлээр магистрийн хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах сонирхолтой ийм оюутнууд нь бол тэнхимийн зөвшөөрлөөр магистрийн хөтөлбөрийн
мэргэжлийн суурийн А багцаас сонгон суралцах боломжтой байгаа. За ингэхдээ сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгж одоо сонгон судлах боломжийг бол хангаж өгөх байгаа. За тухайн одоо үздсэн хичээлийг за бакалаврын чөлөөт багц цагийн одоо биелэлтэд тооцож болно. За бакалаврын зэрэг авсныхаа дараа магистрийн хөтөлбөрт эзэн суралцах тохиолдолд судалсан хичээл мөн тооцоолж болохоор наривчлан зааж өгсөн байна. За докторийн төвшний хувьд ямар тохиолдолд бол хичээлийг зэрэгцүүлэн үзэх боломжтой вэ гэдгийг мөн заасан. За сурталчилгааны магистрийн хувьд 15 багц цагаас дээш хичээллийг за 3.3 түүнээс дээш багцтай дүүргэсэн. За хөтөлбөр судалгааны чиглэлээр докторийн хөтөлбөрт бол үргэлжлүүлэн одоо суралцах хүсэлтэй магистрант нь техникийн зөвшөөрлөөр докторийн хөтөлбөрийн хичээлүүдээ сонгон суралцах боломжтой. Сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгж сонгон суралцах боломжийг нь хангана. За эдгээр хичээлүүдийг судалсны дараагаар магистрийн хөтөлбөртийн биелэлтэд бол тооцохгүй. Магистрийн зэрэг авсны дараа докторийн хөтөлбөрт эзэн суралцах тохиолдолд судалсан хичээлээ бол тооцоолж болох нэ. Төс журмын 4-5-д бол суралцагчийн мэдлэг, ур чадвар, хандлагын үнэлгээтэй холбоотой заалтуудыг зохицуулж өгсөн. За магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын багц цагийг тооцох буюу за магистр, докторийн эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цагийг тооцох төр журамтай холбоотой заалтууд маань за сургалтын үйл ажиллагааны журамд бол орсон байгаа. За 4-5-22-т бол магистрийн эрдэм шинжилгээний 4 багц цаг, за докторантын хувьд бол 12 багц цагийг энэ журмын 4-3-ын 14-р заалтыг бол баримтлан тооцно гэж заасан байгаа. За үүнд болохоор агсан түвшний одоо сургуулиас баталсан одоо ажлын төрлүүдээс магистрант, докторт маань сонгоод за 4 болон 12 багц цагийн ажлыг гүйцэтгэх нэ гэсэн үг юм аа. За 4-5-ын 23-т бол за магистрант нь магистрийн хөтөлбөр, докторант нь докторийн хөтөлбөр суралцах хугацаанд одоо гүйцэтгсэн эрдэм шинжилгээний ажлыг багц цаг тооцно гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл магистрийн хөтөлбөр, докторийн хөтөлбөр эзэн суралцсан хугацаанаас хойших ажил маань эрдэм шинжилгээний багц цаг тооцогдох нэ. За 4-5-ын 24-т бол магистрант, докторант нь эрдэм шинжилгээний ажлын багц цагийг тооцоолохдоо за мэдээллийн систем дараах нотолгойг бол авсаргана гэж заасан. За үүнд болохоор эрдэм шинжилгээний ажлыг багц цагийг тооцоолохыг зөвшөөрсөн за удирдагчийн тодорхойлт, за эрдэм шинжилгээний өгүүлэл эсвэл хэвлэхээр зөвшөөрсөн сэтгүүлийн албан ёсны захиа, өгүүллэгийн эцсийн хувилбарыг хамт за эрдэм шинжилгээний хурдлын хөтөлбөр эмэгтгэл албан захианы аль нэгийг бол хавсаргана гэж заасан байна. За 4-5-25-д магистрант, докторантын эрдэм шинжилгээний багц цагийг бол тэнхимийн саналыг үндэслээд агсан түвшний сургуулийн захирлын тушаалаар томилсон комисс тооцоод за үнэлгээг бол агсан түвшний сургууль бол сургалтын мэдээллийн системд оруулахаар заасан. За 4-5-25-д болохоор магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлыг сонгосон улиралд нь бол биелүүлж амжаагүй тохиолдолд тэмдэглэгээ тавина. За магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын багц цаг тооцохтой холбоотой мараа үүснэ тохиолдолд агсан түвшний сургуулийн захирлын тушаалаар за 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй комиссийг томилоод за маргааныг шийдвэрлэхээр бол заасан байна. За магистрийн ажил диссертацийн дүнг бол сургалтын мэдээллийн систем, сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгж оруулна гэж заасан. За өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний багц цагийн ажлын үнэлгээг бол агсан түвшний сургууль оруулна. За магистрийн ажил, докторийн диссертацийн дүнг болохоор сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгжээс бол хариуцсан одоо оруулахаар заасан байна. За тус журмын 4-ийн 6-гаар бол төгсөлттэй холбоотой залтуудыг бол оруулж өгсөн байгаа. За төгсөлтөд тавигдах нийтлэг шаардлагыг бол нэгтгэхэд сургалтын хөтөлбөрт тусгагдсан болон хөтөлбөрийн ерөнхий хороогоор батлагдсан муйсын төгсөгчдөд тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн хангасан суралцагчдад дээд боловсролын зохих зэргийг олгоно гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл сургалтын хөтөлбөр болон хөтөлбөрийн ерөнхий хороогоор бол тусгай шаардлага болон нийтлэг шаардлагууд маань тавигдана гэсэн үг юм аа. За 4-6-гийн 13-т бол за магистрант нь бол магистрийн ажлаа муйсын одоо магистр, докторийн судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөх журамд одоо нийцүүлэн гүйцэтгэх нь. За энэхүү ажлын бичиглэлийг нь болохоор
магистрийн хамгаалуулах зөвлөл бол шалгах үүрэгтэй гэж зааж өгсөн байгаа юм аа. За тус журмын 4-ийн 6-гаар бол төгсөлттэй холбоотой заалтуудыг оруулж өгсөн. За үүнд болохоор төгсөгчдөд тавигдах шаардлага, за магистрийн хамгаалалт, диссертацийн хамгаалалт зэрэг заалтууд бол орсон байна. За тус журмын одоо 4-ийн 6-гийн 5-аар сургалтын хөтөлбөр тусгагдсан болон хөтөлбөрийн ерөнхий хороогоор батлагдсан муусын төгсөгчдөд тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн хангасан суралцчдад боловсролын зохих зэргийг олгоно гэж заасан байгаа. За өмнөх журмын одоо 4-ийн 12-ийн 2-ийн 9, 4-ийн 12-ийн 2-ийн 13 зэрэг магистр докторийн сургалтад тавигдах энэ шаардлагууд нь маань сургалтын хөтөлбөрт болон одоо хөтөлбөрийн ерөнхий хороогоор бол наривчлан заагдсан одоо шаардлагыг тавина гэж өөрчлөгдсөн байгаа. За 4-ийн 6-гийн 13-т бол за магистр докторийн ажлын бичиглэлийг бол наривчил зааж өгсөн. Ингэхдээ магистрийн ажлыг бол муусын магистр докторийн судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгч журамд нийцүүлэн бичиж гүйцэтгэх нь за магистрийн ажлын бичиглэлийг одоо хамгаалуулах зөвлөл нь одоо шалгах үүрэгтэй гэж зааж өөрчилсөн байгаа. За магистрийн ажлын хамгаалттай мөн дараах заалтуудыг бол зохицуулж өгсөн байгаа. За магистрийн хамгаалалт нь бол урьдчилсан болон жинхэнэ гэсэн хоёр хэсэгтэй байна. За магистрийн ажлын бол урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын хооронд бол 14-өөс 21 хоног байна. За жинхэнэ хамгаалтыг улирлын 16 дахь 7 хоногоос эхлээд шалгалтын 7 хоногийн эхний 2 дахь өдөрт бол багтаан зохион байгуулна. За энэ 2 өдөр хоногт улирлын шалгалт авахгүй байхаар зохицуулсан. За магистрийн хамгаалтад орох хүсэлтэд тэнхмээс зарласан хугацаанд хамгаалуулах зөвлөлийн нарийн бичигт магистрийн ажлаа хүлээлгэн өгсөн хэлбэрээр бол баталгаажуулах юм хар заасан байгаа. За өмнөх журамд бол бүрэлдэхүүн сургуулийн тушаалаар бол салбар дундын хөтөлбөрийн хороог байгуулахаар заасан бол за шинэ журмаар бол салбар дундын магистрийн хөтөлбөр солилцож байгаа магистрийн ажлын хамгаалтын бүртгэгүүнийг агсан түвшний сургуулийн захирлын тушаалаар томилно гэж өөрчилсөн байна. За магистрийн ажил хамгаалуулах зарласан хугацаанд хүсэлтэд ирүүлээгүй хожимдсан магистрант нь бол дараагийн улиралд бол хүсэлтээ дахин гаргаж болно гэсэн одоо шинэ заалтыг оруулж өгсөн. За магистрийн ажлын хамгаалттай ерөнхий заалтуудын дараагаар бол магистрийн ажлын урьдчилан хамгаалалт болон жинхэнэ хамгаалтуудын заалтуудыг бол бус бүр наривчлан зааж өгсөн байгаа. За магистрийн ажлын урьдчилан хамгаалттай холбоотой 4-ийн 6-гийн 18-д болохоор магистрийн урьдчилан хамгаалтыг бол тэнхимийн одоо эрдэм шинжилгээний семинараар хэлэлцүүлнэ. За ингэхдээ тухайн чиглэлээр 5-аас цөөн докторийн зэрэгтэй багштай явах юм бол тэр эрдэм шинжилгээний хурлыг бол гадны мэргэжлийн өөр тэнхим их сургууль гадны байгууллагын төлөөлөөр өргөтгөж хэлэлцүүлнэ. За тэнхимийн одоо эрдэм шинжилгээний семинарын товыг бол нээлттэй зарлаад тэнхимийн болон өргөтгсөн эрдэм шинжилгээний семинарын докторийн зэрэгтэй багш нарын олонхын одоо саналаар магистрийн жинхэнэ хамгаалтад оруулах хэсгийг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. За эдгээр заалт нь болохоор өмнөх журмын бол магистрийн ажлын өмнөх хэлэлцүүлгийг тэнхимийн одоо эрдэм шинжилгээний өргөтгсөн семинараар хэлэлцүүлнэ. За төр журмын болохоор магистрийн ажлын урьдчилан хамгаалтыг хөтөлбөрийн одоо хэлэлцүүлэхээр хийн гэсэн энэ заалтыг бол наривчилж зааж өгсөн юм аа. За 4-ийн 6-гийн 19-т бол урьдчилан хамгаалтын үед орсон санал шүүмж нь магистрийн зэрэг хамгаалах ажилд их хэмжээний өөрчлөлт хийхээр өсөл үүсэх юм бол үр дүнг алдаатай, судалгааны болоод сэдвийн хувьд алдаатай гэж үзвэл тухайн ажлыг бол жинхэнэ хамгаалтын шаардлага хангаагүй хэмээн үнэлээд цаашдын хэлэлцэлд оруулахаас татгалзнаа гэсэн одоо төр журмын заалтыг бол сургалтын үйл ажиллагааны журамд бол шинжилэн оруулсан. За урьдчилан хамгаалттай холбоотой дараах заалтууд мөн орсон. За тухайн магистрантыг хэлэлцүүлэхээр бичсэн ажил нь бол техник засвар утга найруулгаас бусад үндсэн хэсэг нь хамгаалуулах зөвлөлийн гишүүд зөвшөөрсөн бол уг ажлыг бол жинхэнэ хамгаалтанд оруулахаар шийдвэрлэж болно. За 4-ийн 6-гийн 21-ээр бол магистрийн ажлын урьдчилан хамгаалалт хийх үед шүүмжлэгчийг бол томилж өгнө гэж заалтыг шинээр оруулж өгсөн. За 4-ийн 6-гийн 22-т бол урьдчилан хамгаалтаас жинхэнэ хамгаалтад орох шаардлага хангаагүй тохиолдолд магистрант нь дараагийн 2 улиралтаа багтаагаад
За магистрийн ажлын шаардлагат нийцүүлэн засварлаад дахин нэг удаа бол урьдсан хамгаалтыг хийж болно гэж заасан. За тус сургалтын журамд бол магистрийн жинхэнэ хамгаалттай холбоотой төр журамд байсан заалтуудыг бол мөн нэгтгэж журамд оруулсан байгаа. За магистрийн жинхэнэ хамгаалтыг бол магистрийн ажил хамгаалуулах зөвлөл бол хариуцсан зохион байгуулна. За магистрийн ажил хамгаалуулах зөвлөлийг бол тэнхимийн санал болгосны дагуу 4-5 докторийн зэрэгтэй багшийн бүрэлдэхүүнээр агсан түвшний сургуулийн захирлын тушаалаар томилно гэж заасан байгаа. За өмнөх журамд бол бүрэлдэхүүн сургуулийн захирал бүрэлдэхүүнийг баталгаажуулахаар заасан байсан. За 4-ийн 6-гийн 25-д бол магистрийн ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүний 3-1-ээс багагүй нь өөр тэнхим их сургууль гадны төлөөлөл байхаар журам заасан. За тус журмаар бол магистрийн ажлын бичиглэлээс гадна мөн магистрийн ажлын хуулбартыг шалгахаар тусгасан байгаа. Ингэхдээ магистр докторийн судалгааны ажлын үр дүн хүлээлгэх мөнх журмыг баримтлан шийдвэрлэнэ гэж заасан. За 4-ийн 6-гийн 27-нд бол агсан түвшний сургуулиас магистрийн ажил хамгаалуулах зөвлөлд за дараах бичиг баримтыг өргүүлнэ гэж заасан. Үүнд магистрантын танхимын сургалт эрдэм шинжилгээний ажлын багцыг дүүргэж тооцсон дүнгийн тодорхойлт, за мужсын гадаад хэлний төвийн шалгалт өгсөн нотлохоо, за удирдагчийн санал, урьдсан хамгаалтын хурлын тэмдэгдэл, шүүмж, бүтээлийн хулбар шалгалсан тодорхойлт магистрийн ажлыг хөргүүлнэ гэж заасан байна. За 4-ийн 6-гийн 28-аар бол за магистрийн ажил хамгаалуулах зөвлөл боловсролын асуудал эрхэлсэн сайдлын баталсан магистрийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг болон энэхүү журмын хүрээнд ажиллана гэж заасан байна. За эдгээр заалтууд нь бол магистрийн докторант эрдэм шинжилгээний ажлын багц цаг тооцох болон дадлагын ажил тооцох төр журмын заалтуудыг нэгтгэж өөрчилж найруулж оруулсан байна. За энэхүү журамд мөн магистрийн ажлын хамгаалтын дараагаар хамгаалуулах зөвлөлийн нарийн бичиг нь хурдны тэмдэглэл шийдвэрийг сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгжид хөргүүлэхээр заасан. За өмнөх журамд бол бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд хөргүүлнэ гэснийг өөрчлөөд сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгжид хөргүүлэхээр заасан байна. За мөн магистрийн ажил хамгаалуулах зөвлөл нь жинхэнэ хамгаалтын хурлаас зохих шаардлагыг хангаагүй ажлыг хилцүүлэхийг буцаах хэрэгтэй гэдэг заалтыг бол өөрчилж нэгтгэж оруулсан байна. За 4-ийн 6-гийн 31-т бол магистрийн ажлаа хамгаалж чадаагүй магистрант нь өмнөх журамд бол 2 жилийн дотор бол нэг удаа хамгаалах хэрэгтэй гэж заасан. За үүнийг өөрчлөөд магистрийн ажлаа хамгаалж чадаагүй бол дараагийн 2 хувилбартай багтаагаад хамгаалуулах зөвлөлд дахин нэг удаа хилцүүлэх хэрэгтэй гэж заасан байна. За өмнөх журамд бол дахин хамгаалалт орох хүсэлтэд сургалтын албаны эрхлэгчид гаргаад тэнхим хөтөлбөрийн ахлагчийн саналыг үндэслэн бүрэлдэхүүн сургуулийн тушаалаар зөвшөөрөл олгоно гэж заасан. За үүнийг өөрчлөөд дахин хамгаалтанд орох хүсэлтэд бол сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгжид гаргана. За тэнхимийн эрхлэгчийн саналыг үндэслээд агсан түвшний сургуулийн тушаалаар бол зөвшөөрлийг олгоно гэж өөрчилсөн байна. За тус журмын төгсөлт буюу 4-ийн 6-ад бол мэргэжлийн магистрийн дадлагын ажилтай холбоотой заалтуудыг төр журмаас бол нэгтгэн шинжилэн найруулж оруулсан байна. За 4-ийн 6-гийн 32-оор бол магистрийн хөтөлбөрийн дадлагын удирдамжийг бол хөтөлбөрийн онцлогоос нь хамааруулаад тэнхим боловсруулна бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулахаар заасан байгаа. За 4-ийн 6-гийн 33-т бол дадлагын ажилд удирдамжид орох зүйлсийг бол наривчлан зааж өгсөн байна. За 4-ийн 6-гийн 34-т бол мэргэжлийн магистрийн дадлагыг удирдах багш, магистрантуудын нэр, хийх хэлбэр, байгууллага зэргийг тэнхим нэгтгэхэд бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна гэж заасан байна. За мөн мэргэжлийн магистрантын дадлагын ажлаа бол төгсөх улиралтаас сургалтын мэдээллийн системд сонгон баталгаажуулахаар заасан байгаа. За 4-ийн 6-гийн 36-гаар бол мэргэжлийн магистрийн дадлагын ажлыг удирдамжийн дагуу удирдагч багшийн дагуу гүйцэтгэх бөгөөд тайланг бол комист хамгаална гэж заасан байна. За 4-ийн 6-гийн 37-д бол комиссийг 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар бол томилно.
комиссн дадлахаар эзэмсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг удирдамжийн дагуу үнэлэх ба гишүүдийн дундаж үнэлгээ 60-аас дээш бол хангалттай гэж үзэн магистрийн дадлагын ажлыг хамгаалсан тухай бол тогтоолол гаргана гэж заасан. За тус журмын 4-ийн 6-ад бол докторийн диссертацийн хамгаалттай холбоотой заалтуудыг оруулж өгсөн. За өмнөх журамд байсан заалтуудыг докторийн бичиглэлтэй холбоотой заалтуудыг МУС-ийн одоо магистр докторийн судалгааны ажлын үр дүн хүлээлгэн өгөх журамд нийцүүлэн бичилж үр дүн хүлээлгэн өгөхөөр заасан байгаа. За тус журамд бол докторийн диссертацийн бичиглэл тавигдах заалт нь бол наривчлан орсон байгаа. За 4-ийн 6-гийн 39-ээр бол докторийн зэрэг хамгаалуулах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн сайдын баталсан докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн 4-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар бол зааж өгсөн байгаа. За тус журмын 4-ийн 6-ад мөн докторийн диссертацийн хамгаалалт орох хүсэл гаргах заалтыг бол тусгаж өгсөн байгаа. За мөн төр журам болон сургалтын журам зааснаар бол сургалтын одоо төлөвлөгөөг биелүүлж гадаад хэлний шалгалтаа өгсөн, сургалтын төлбөрөө төлсөн, диссертацийн ажлаа хэлэлцүүлсэн, бүрэлдэхүүн сургуулиуд амжилттай хэлэлцүүлсэн бол жинхэнэ хамгаалтад орох хүсэлтэд өргөлдлөө МУС-ийн төгслийн дараах сургуульд уламжлах ба бүрдүүлэх материалуудыг бол заасан байгаа. За уг журмын заалтыг бол наривчлаад 4-ийн 6-гийн 40-д бол докторант нь боловсролын асуудал эрхэлсэн сайдын баталсан докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн 4, за МУС-ийн докторийн сургалт эрхлэх нийтлэг журам заасан материалыг одоо агсан түвшний сургуульд одоо бүрдүүлж өгнө гэж заасан байгаа. За мөн төчлөн диссертацтай холбоотой шинэ заалтуудыг оруулж өгсөн. За докторийн бичиглэлээс гадна хуулбарлалтыг шалгахаар заасан. Мөн магистр докторийн судалгааны ажлын үр дүн хүлээлгэх өгөх журмыг дагуу баримтлан шийдвэрлэхээр заасан. За 4-ийн 6-гийн 42-т бол жинхэнэ хамгаалтын дараа боловсролын сайдын баталсан докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн заасан одоо бичиг баримтыг бол зөвлөлийн нарийн бичгийн дараагаас агсан түвшний сургуульд хүлээлгэн өгөхөөр заасан байгаа юм а. За 4-ийн 6-гийн 43-т бол жинхэнэ хамгаалтаас хойш 10 хоногийн дотроо багтаагаад зөвлөлийн нарийн бичгийн дараагаас комиссийн гишүүдийн цагийн тооцоог бол агсан түвшний сургуульд хүргүүлнэ. За энэ тооцоог үндэслэх комиссийн гишүүдэд урьдчилсан болон жинхэнэ хамгаалтын цагийн хөлсийг олгохоор агсан түвшний сургуулийн захирлын тушаал гаргана гэж заасан байна. Тус журмын 4-ийн 6-нд бол төгсөлтийн баримт бичгийг хэрхэн баталгаажуулах талаар заасан байгаа. За өмнөх журамд бол магистр докторийн диплом нь МУС-ийн удирдах зөвлөлийн дарга, МУС-ийн захирал хамгаалуулах зөвлөлийн дарга, төгсөлтийн дараа сургуулийн захирал, за МУС-ийн дарга тамга тэмдгээр баталгаажна гэж заасан байгаа. За тус журамд бол уг заалтыг бол наривчлан 2 тусдаа заалт болгон оруулсан. За мэргэжлийн магистрийн хувьд бол МУС-ийн удирдах зөвлөлийн дарга, за МУС-ийн захирал, төгсөлтийн комиссийн дарга, за бүрэлдэхүүн сургуулийн захирлын гарын үсэг, МУС-ийн тамга гар бол их хувилбарыг нь бол баталгаажуулна гэж заасан байна. За судалгааны магистр докторийн хувьд бол МУС-ийн удирдах зөвлөлийн дарга, за МУС-ийн захирал, за агсан түвшний сургуулийн захирал, хамгаалуулах зөвлөлийн даргын гарын үсэг, МУС-ийн тамга гарын их хувилбарыг баталгаажуулахаар бол заасан байна. За тус журмын 4-ийн 6-гийн төгсөлт хэсэгт бол төгсөлтийн баримт бичгийг хэрхэн баталгаажуулах талаар заасан байгаа. За өмнөх журамд бол магистр докторийн дипломыг гэдэг нийтлэг байдлаар баталгаажуулахаар заасан бол за 4-ийн 6-гийн 53, 54 дугаар заалтаар болохоор мэргэжлийн магистрийн диплом, судалгааны магистр, докторийн диплом нь бол ялгаатай байхаар зааж өгсөн байгаа. За мэргэжлийн магистрийн хувьд бол бусад гишүүдээс гадна бүрэлдэхүүн сургуулийн захирлын гарын үсгээр, за судалгааны магистр докторийн хувьд бол агсан түвшний сургуулийн захирал одоо бусад гишүүдийн гарын үсгээр баталгаажихаар бол зааж өгсөн байна. За тус журмын 4-ийн 6-гаар төгсөлтийн баримт бичиг хэсэгт бол сургалтын багц цаг дүүргэсэн гэрчлэгээ хэрхэн олгох вэ гэсэн заалтыг бол зохицуулж өгсөн байгаа. Өмнөх журмын дагуу бол сургалтын багц цагаа хугацаанд дүүргээд магистрийн ажил диссертацийг биелүүлж амжаагүй тохиолдолд бол МУС-ийн захирлын тушаалаар бол гэрчлэгээг олгож байсан. За энэ гэрчлэгээ нь бол магистрантын хувьд бол 3 жил, докторантын хувьд 5 жил
хүчинтэй байх бөгөөд энэ хугацаанд эрдэм шинжилгээний ажлыг үсээгээд магистрийн диссертацаа бичиж хамгаалах хэрэгтэй байхаар бол зааж өгсөн байгаа. За шинэ журмаар бол судалгааны магистрийн докторант нь судалгааны сургалтын багцаагаа хугацаанд цуглуулсан боловч магистрийн ажил диссертацаа бичих багцаагаа биелүүлж амжаагүй бол за МУС-ийн магистр докторийн сургалтын багцааг дүүргэсэн гэрчлэгийг бол сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгжлийн шийдвэрийг үндэслээд МУС-ийн захирлын тушаал гаргаад агсын түвшний сургууль болгохоор заасан байгаа. За энэ гэрчлэгээ нь бол магистрантын хувьд 4 улирал, докторантын хувьд 8 улирлын хугацаанд хүчинтэй байна. За энэ хугацаанд эрдэм шинжилгээний ажлын багцаагаа магистрийн ажил, докторийн диссертацаа бичээд хамгаалах хэрэгтэй байна. За энэ хугацаанд хамгаалаагүй бол тухайн суралцагчийг багцааг дүүргэсэн төл үрц шилжүүлээд МУС-ийн захирлын тушаалаар бас сургуулиас чөлөөлөхөөр заасан байнамаа. За тус журмын 4-ийн 6-гийн 60-д мөн магистрийн докторийн ажлыг бол хүлээлгэж өгөх тухай заасан байгаа. Ингэхдээ бакалаврын судалгааны ажлыг бол тэнхимд, за магистрийн ажил, докторийн диссертацийг магистрийн ажил, докторийн судалгааны үр дүнг хүлээлгэн өгөх журмын дагуу холбогдох газарт бол хүлээлгэн өгөхөөр заасан байнамаа. Тус журмын 6 дугаар бүлэгт бол сургалтын төлбөр хураамжтай холбоотой залтуудыг зохицуулж өгсөн байна. За сургалтын төлбөр хураамжтай холбоотой хэсэгт бол магистрийн докторантын эрдэм шинжилгээний ажлын багцаагийн төлбөр мөн нөхцөлтэй хэлсэн суралцагч оюутны төлбөрийн тухай залтууд бол мөн орсон байгаа. За үүнд бол магистрийн докторантын эрдэм шинжилгээний ажлын багцаагийн төлбөр нь бол лаборатори судалгааны тоног төхөөрөмжийн зардал, лабораторийн ажилтны зардал, эрдэм шинжилгээний хурал, семинарын зардал, магистрийн доктораны судалгааны ажлын хэлэлцүүлэг, санал зөвлөмж өгсөн эрдэмтдийн ажлын хөлс зэргийг санхүүжүүлэхээр бол заасан байгаа. За мөн нөхцөлтэй хэлсэн суралцагч нь бакалаврын түвшний хичээл судлах юм бол бакалаврын түвшний багцаагийн төлбөр, за магистрийн түвшний хичээл судлах юм бол магистрийн багцаагийн төлбөр төлөхөөр заасан байгаа. За оюутан магистрийн түвшний хичээл судлах юм бол магистрийн түвшний багцаагийн төлбөрөө төлнө. За магистрант нь докторийн түвшний хичээл судлал бол докторийн түвшний хичээлийн төлбөрийг төлөхөөр бол заасан байнамаа. За энэ түрээд манай танилцуулга маань дуусч байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.